Орой мэндийн хүргэе үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр мегмар гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хурангуйг хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд ажиллалаа. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинчилж, нэмэгдлийг суурь цалингаас тооцохоор боллоо. Уулуурхайн өсөлт эдийн засгийг чирч байна. Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин Ираны бомбуудыг бүслэх ажиллагааг эхлүүллээ. Перу улсын нэгдсэн сонгуулийн санал хураалтыг нэг өдрөөр сунган явуулжээ. Австрали улс анх удаа армийнхаа командлагчаар эмэгтэй хүн томиллоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд ажиллаж эрдэмтэн судлаачдтай уулзлаа. Манай улсад өмнө нь хүнсний эрдэм шинжилгээ зураг төслийн институт үйл ажиллагаа явуулдаг байсан ч зах зээлийн нийгэм шилжих үе товчлогдсноор хүнс хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэжсэн байгууллагыг олон жилийн үтсэн юм. Тэгвэл энэхүү орон зайг нөхөх хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор Улсын хурал болон засгийн газрын тогтоолоор 2024 онд тус хүрээлэн гишүүнээр байгуулсан байна. Одоогийн байдлаар тус хүрээлэн нь хүнсний хим, реолог, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, молекул биологийн чиглэлээр 5 төрлийн төрөлдсөн лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлэдэг байгаа юм. Хүрээлэнгийн үйл ажиллагааны гол чиглэл нь импортыг орлох, шимт хичээлтэй эрүүл мэндийг дэмжсэн шинэ бүтээгдэхүүний судалгаа хийхээс гадна хүнсний бүтээгдэхүүний найрлагын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэхэд оршиж байна. Дэлхийн улс орнууд тэр дундаа Аз твийн 12 орн хүнсний найрлагын нэгдсэн сантай байдаг. Энэхүү сан нь хүн амын хооллолтын боловсролыг дэвшлүүлэхээс гадна үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох, тэдгээр үн цэнийг олон улсад хүлээн зөвшөөрөх суурь өгөгдөл болдог байна. Хүрээлэн дэлхийд хүлээн зөвшөөрөх, тусдаа хүлээн зөвшөөрөх хүнсний салбарын бүхий л шаардлагыг хангах бүх төрлийн найрлагын судалгаанууд их. Тэгэхээр бид нар бол хяналтын лаборатори бол биш. Гэхдээ судалгаа хийж болно. Дээр нь хорт бодис, цацраг идэх гээл янз янзын өвчин үсгч энэ төр гэдэг ш. Тэрийг бол бид нар үзэхгүй. Тэр чинь бол өөр лаборатори бол үзэж байгаа. Тэгэхээр бид нар энэ найрлагын судалгааг илүү шимт хичээлтэй авах. Тэгээ Монголын энэ байгалийн гаралтай хүнс, бэлчээрийн малын махны энэ бол үнэхээр шимт хичээлийн байдлын дагуу гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр энэ зүйлийг бид нар өөрсөдөө болон дэлхийд батлан харуулахад бол манай хүрээлэн бол чул үр гүйцэтгэх ёстой юм. Манай улс орчин үеийн шаардлага нийцсэн судалгааны орчин болон мэргэжсэн хүний нөөц дутагдaltaй байснаас шалтгаалan нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх Инфуц буюу олон улсын сүлжээнд өнөөдөр хүртэл нэгдэж чадаагүй байгааг албаныхан онцолж байна. Тиймээс хүрээлэнгийн хүчин чадлыг өргөжүүлж өндөр мэдрэмж тоног төхөөрөмжөөр хангах шаардлага тулгамдж байгааг тэд ярьлаа. Жишээлбэл саяын ковидын үеэр өвөр Монголынхын хятадууд бол энэ гидсний ашигтай бактерийг тэмээний сүмнээс гаргаж авсан энэ ашигтай бактерийг хэрэглэснээр ковид тусахгүй гидсний ашигтай бактерийг дэмжих чиглэлээр байж байгаа. Тэгэхээр өвөр монголчууд бид нартай хамтарч ажиллаж байгаа энэ их сургууль маань манад ийм пайлот үйлдвэр байгуулж өгөхөөр төлөвлөсөн нэг бүс нэг замын хүрээнд байгуулахаар ярилцсан байгаа. Тэгээд жил болгон 5 жил дараалал нь 1 жилд 20 сая юаны хөрөнгө оруулалт нь 10 тэрбум төгрөг гэсэн. Тэгэхээр 50 тэрбумын төгрөг хөрөнгө оруулалт хийгээд ийм жижиг туршилтын үйлдвэрүүдийг байгуулах, судлаачдыг сонгох энэ чиглэлд ажиллая гэж. Монгол Улсын ерөнхийлөгч хүрсөх энэ үеэр хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг гэдгийг тодтогоод нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх дэлхийн түвшний лаборатори бүхий зориултын байртай болоход төрийн зүгээс онцгой анхаарч бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг бодит болгох чиглэлээр засгийн газраас томоохон алхам хийж байна. Ерөнхий сайд Учрал Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ салбарын ажилтнуудын цалин хөлсийг тооцох аргачлалд зарчмын томоохон өөрчлөлт оруулах үүрэг даалгаврыг өгсөн байна. Гол шийдвэр нь эмч сүлэгч ажилтнуудын цалингийн нэмэгдлийг тооцохдоо хуучин суурь цалингаас биш харин нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болох асуудал байв. Засгийн газрын шийдвэрээр эрүүл мэндийн салбарынхны цалин 2026 онд нийт 75%-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Харин одоогоор цалин 30%-аар нэмэгдээд байгаа бол эх 8 дугаар сараас эхлэн 12 дугаар сарыг дуустал сар бүр 9%-аар шалтгаалаатай өсгөж эх оны төгсгөл гэхэд 75%-ийн өсөлтөд бүрэн хүрэхээр тооцож байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, үндсэн цалин, нэмэгдэл, илүү цаг болон үр дүнгийн урамшуулал гэсэн бүтцтэй. Гэвч өнөөдрийг хүртэл илүү цагаас бусад нэмэгдэл үлсийг нэмэгдээгүй хуучин суурь цалингаас тооцоон олгож байсан нь ажилтнуудын гар дээр очих бодит орлогыг багасгаж байсан юм а. Ерөнхий сайд энэхүү тогтолцооны алдааг нэн даруй засаж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдэл урамшууллыг тооцдог болох шаардлагатай тооцоолыг яралтай хийж засгийн газрын хуралдаанд танилцуулахыг эрүүл мэндийн сайд Батшугуурт даалгав. Тэгээ энийг бол Батшугуур сайдад би бас энэ асуудлаа надад уулзаад би хэлсэн. За энэ бол тэр зөрүүг бол 120 мянган төгрөгийг олгоод бол бүх асуудлыг шийдэхгүй шүү. Тийм учраас надад энэ чинь даатгалын асуудал. Одоо надад эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо нэг хараа. Наад хүмүүс чинь цалингаа хэлж чадахгүй байлаа шүү. Аймагт очих. Та хэдэн төрлийн цалинтай гэхээр. Гэхдээ яг ямар цалингаа хэлэх үү? Би ч 2 цалинтай гэдэг ингээд ийм сонин юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоогоо зөвхөн автоматар тэр зөрүү төлнө гэдэг зөрүү төлдөгөр биш. Тогтолцооных нь хувьд өөрчлөлт. Тэр эрүүл мэндийн салбарын тогтолцооны хувьд бид нар ямар өөрчлөлт гаргах юм бэ гэдгээ засгийн газар дээр одоо оруулж ирээд шийдээд энд нь бол би бүрэн одоо дэмжлэг үзүүлнэ. Ерөнхий сайд уулзалт үеэр эрүүл мэндийн салбарт тэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгийг онцолсон. Харин салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарсан засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн салбарын доголдын гол шалтгаан болж буй цахимжилт болон даатгалын тогтолцоог шин шатанд гаргаж эмийн чанарыг дэлхийн стандартад нийцүүлэх шаардлагатайг сануулсан юм а. Монгол эмч нарын уур чадвар өндөр байгаа ч чанаргүй эмийн хүртээмж муу байгаа нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад даатгалын сангаас хүнэлтэд олгодог эмийн чагсаалтыг иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурлах шинжилгээг мөн үүрэг болголоо. Хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Энэ удаагийн эдийн засгийн буландаа бид тоон үзүүлэлтээр өсөлттэй харагдаж байгаа ч бүтцийн хувьд эмзэг хэвээр үлдэж буй Монголын эдийн засгийн бодит төр зургийг онцолж байна. 2026 оны эхний 2 сард эдийн засаг 7.6% өссөн нь эерэг дохио мэт боловч энэ өсөлтийн хөдөлгч хүчийг задлаад харуул дийлэнх нь уул уурхайн салбар дээр төвлөрч байгаа нь анхаарал татж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг өргөн суурьтай тэлэлт хийж байна уу? Эсвэл ганц салбарын өсөлт нийт тоог чирж байна уу гэдэг асуулт бодлогын түвшинд хөндөгдөж эхэлж байна. Энэ талаар та бүхэн дэлгэрэнгүй анхаарал хандуулна. Үндэсний статистикийн хорооны өөрчлөсөн гүйцэтгэлээр Монгол улсын эдийн засаг 2026 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 7.6%-аар өссөн байна. Харин сарын дөнгөөр улирлын нөлөөллийг арилган тооцвол эдийн засаг 2 дугаар сард өмнөх сараас 1.3%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гаднаас харахад эдийн засаг тогтвортой өсөлтийн замдаа орж буй мэт харагдаж байна. Эдийн засгийн өсөлтийн бүтцийг задлаад харуул илүү тод зураг гарч ирж байна. Уул уурхай олборлолт 32.3%-аар, үйлчлэгээ 4.2%-аар, үйлдвэрлэл, барилга 3.3%-аар, хөдөө аж ахуй 10.5%-аар, бүтээгдэхүүний цэвэр татвар 3.7%-аар. Эдгээрээс уул уурхай салбар дангаараа 5.11% бүрдүүлсэн нь нийт өсөлтийн гол хөдөлгөгч болжээ. Ялангуяа нүүрсний олборлолт 46.4%, зэсийн баяжмал 40.9% өснө нь энэ салбарын огцом тэлэлтийг харуулж байна. Эндээс хамгийн чухал асуулт гарч ирнэ. 7.6% өсөлт бодит уу эсвэл эмзэг өсөлт үү? Хариулт нь бүтцээр байна. Нийт өсөлтийн ихэнхийг уул уурхай бүрдүүлж байна. Үйлчлэгээ, үйлдвэрлэл харьцангуй сул өсөлттэй. Татварын орлого хүртэл буурсан үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт өргөн суурьтай биш, харин нэг салбарын циклээс хамааралтай хэвээр байна. Бүтээгдэхүүний цэвэр татвар 3.7%-аар буурсан бас л анхаарал татж байна. Үүнд суудлын автомашины онцгой татвар 59.2% буурсан. Импортын нэмэгц үртгийн албан татвар 4.9%-аар буурсан гол нь нөлөөлжээ. Энэ нь дотоодын хэрэглээс саарч байж болзошгүй. Импортын урсгалд өөрчлөлт орж буй. Төсвийн орлогын дарамт үүсэх эрсдэлтэй гэдгийг илтгэж байна. 7.6% өсөлт бол тоон үзүүлэлтээр эерэг. Гэвч энэ өсөлтийн чанар нь илүү чухал асуудал хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засаг уул уурхайн өсөлтөд шууд хамааралтай. Гадаа зах зээлийн үнийн цикл дэмзэг. Дотоодын үйлдвэрлэл үйлчлэгээ хангалттай тэлээгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл өсөлт байна. Гэхдээ энэ нь тогтвортой, тэнцвэртэй өсөлт биш. Хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний үн буурвал эдийн засгийн өсөлт шууд саарах эрсдэлтэй. Харин эсрэгээр үн өсвөл өсөлт сайжирсан мэт харагдана. Энэ нь эдийн засгийн бодит суурь дээр бус зах зээлийн нөхцөөс хамаарч савлаж байгааг харуулж байна. Тиймээс бодлогын түвшинд үйлдвэрлэл боловсруулах салбарыг дэмжих, экспортын бүтэц төрөлжүүлэх, дотоодын хэрэглээг дэмжих шаардлага хэвээр байна. Ерөнхийдөө бол өсөлтийн хувь биш, өсөлтийн бүтцэл эдийн засгийн ирээдүйг тодорхойлно. Эцэст нь хэлэхэд өнөөдрийн 7.6% өсөлт нь эдийн засгийн сэргэлт бий гэдгийг харуулж байгаа ч энэ нь Монголын эдийн засгийн суурь асуудлыг шийдэх зэн гэсэн үг биш юм.
Өсөлтийн гол ачаал уул уурхайн салбарт төвлөрсөн хэвээр байгаа нь эдийн засгийн бүтэц бодитоор өөрчлөгдөөгүй, харин түүхийн эдийн зах зээлийн мөчлөгөөс хамааралтай хэвээр байгааг илтгэнэ. Ийм нөхцөлд өсөлт өндөр харагдаж байгаа ч энэ нь тогтвортой өргөн сүртэй хөгжлийн баталгаа болж чадахгүй бөгөөд гадны үнийн савлгаанд эмзэг байдал хэвээр үлдэж байна. Тиймээс цаашдын бодлого зөвхөн өсөлтийн хувийг нэмэгдүүлэхэд бус өсөлтийн бүтцийг олон тулгууртай болгож салбар хоорондын дээгүүрийг бодитоор сайжруулахад чиглэх шаардлагатай байна. Нийслэл хотын хэмнэл төрийн албан хаагчтай ажлын бүтээмжид томоохон шинжилэл хийгдэр боллоо. Монгол Улсын засгийн газрын шийдвэр болон хотын даргын өгсөн үүргийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжихээр болов. Энэхүү шийдвэрийн хүрээнд төрийн албан хаагчид 7 өдрийн 4 өдөр нь бичлэн ажиллаж, 1 өдрийг цахимаар ажиллах уян хатан зах зээлд шилжих юм. Хотын дарга энэхүү шинжилгээг хэрэгжүүлэхдээ хувийн хэмжлийн аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх, төрийн үйлчилгээний тасралтгүй байдал болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Энэхүү албан замын төвчрлийг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын болон амьдралын тэнцвэрийг хангах ач холбогдолтой юм байна. Монгол Улсад энэ оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17-гийн бэлтгэл ажил эрчимжиж байна. Ерөнхий сайд Учрал тус хурлыг зохион байгуулах үндэсний хоороны хурлын үеэр төсвийн захиран зарцуулалтад эхнээсээ олон нийтэд нээлттэй ил тод байх ёстой гэсэн хатуу шаардлагыг тавилаа. Ойролцоогоор 10,000 орчим төлөөлөгч олон улсын томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирэх энэхүү түүхэн арга хэмжээ нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац болон ногоон хөгжлийг дэмжих асар их боломжийг олгож байгаа юм. Хурлын бэлтгэлийн хангах 12 дид хорооны төлөвлөсөн ажлын гүйцэтгэл одоогоор 56% хувьтай үргэлжилж байна. Засгийн газар энэ 7 хоногт албан даалгавар гаргаж тулгамцсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр тогтлоо. Нийслэлийн эрчим хүч дулааны хомсдлыг шийдвэрлэх стратегийн чухал ач холбогдолтой дулааны 5 дугаар цахилгаан станд төслийн газар чөлөөлөл 96% гүйцэтгэлтэй байна. Нийт 26 нэгж талбараас 25-ыг чөлөөлж дуусгасан бөгөөд станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 га газарт барихаар төлөвлөжээ. Тус станц нь 300 мегаватт цахилгаан 340 гигакалори цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2028 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно. Төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд MeTime International компанитай хамтран хэрэгжүүлэх тус төсөл ашиглалтанд орсноор 100,000 айл өрхийг найдвартай эрчим хүчээр 50,000 орчим айлыг дулаанаар хангах их усөр бий болох юм. Төслийн тээзүү болон байгаль орчны үнэлгээгээр экосистемд ностой хохирол учруулахгүй гэж дүгнсэн бөгөөд агаар мандалд хаягдах асуудал хүхрийн эслийг бууруулах, хаягдал усыг боловсруулах зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд ногоон технологиг нэвтрүүлэхээрээ онцлогтой байна. Азийн хөгжлийн магнаас гаргасан Азийн хөгжлийн төлөв тайланд Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7%, 2027 онд 6%-аар өсөх төлөвтэй байгааг дурджээ. Оюут толгойн гүний уурхайн олборлолт болон нүрсний эрэлт тогтвортой байгаа нь өсөлтийн гол хөдөлгөгч хүч хിവэр байна. Гэвч ойролт орондын мөргөлдөөнөөс үүдэлтэй тодорхойгүй байдал эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх хэрэгсэл илт нэмэгдсэнийг анхаарууллаа. Мөргөлдөөн удаан үргэлжилбэл дэлхийн зах зээл дээр эрчим хүч бордооны үн өсөж нийлүүлэлтийн сүлжээ тасалтай хаюултай. Энэ нь инфляцийг 2026 онд 7.8% хүргэж өрхийн хэрэглээ болон төсвийн орлого дарамт учруулах хэрэгцээтэй юм. Гадаад харилцааны сайд Батцэг Япон улсын Nippon сангийн хүндэт тэргүүн Сасакава Йохиг хүлээн авч уулзав. Улсад эхэнд гадаад харилцааны сайд тус сангаас Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн талархал илэрхийлээд ноён Сасакавад Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан баяр хүргэлээ. Талууд бүс нутгийн инх тайвныг бэхжүүлэх хүрээнд Улаанбаатар яриа хэлцээ байх хурал Сасакава инх тайвны сангаас төлөөлөгч оролцуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтлоо. Төвсэг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээг хүргэе. Озогч та бүхэнд өрөө мэдээг хүргэе. Төвсэг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын зэвсэг түвшин ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн Ираны иргэний дагуу далайн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж Ираны бомбуудыг бүслэх ажиллагааг эхлүүлээд байна. За Пакистаны нийслэл Исламабад хотод болсон Америк Ираны яриа хэлэлцээ тохиролцоонд хүрэлцээ өндөрсөний дараагаар Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн байлдааны хөлгүүд Ираны бомбуудын орох гарах хөдөлгөөнийг хаах арга хэмжээг авч байгааг ерөнхийлөгч Дональд Трамп зарласан юм а. Ойрох тонуудын бүс нутагт байгаа Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний төв командлын тайлбарлан мэдээлснээр Ормосын хоолоогоор зөвхөн Ираны бус бомбуудыг чиглэсэн ачааны хөлгүүдийг саадгүй нэвтрүүлэхээр болж байгаа ба Ираны бомбуудад хүрэх болон гарах хөлгүүдийг Ормосын хоолоогоор нэвтрүүлэхгүй болж байна.
Дональд Трамп Ираны бомбуудыг бүслэх Вашингтоны энэхүү санаачлалыг хэд хэдэн улс дэмжиж магадгүй байгааг дурдаад ажиллагааны гол зорилго нь Ираны газрын тосны экспортын орлогыг хаах явдал хэмээн мэдэгджээ. Хариуд нь Ираны тал сүрдүүлэгт бууж өгөхгүй хоолойд ойртсон цэргийн онгоцуудыг сүнүүн хэмээн мэдэгдлээ. Исламын хувьсгалт гвардийн тэнгисийн хүчин Ормозын хоолой дахь хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хяналттай байлгаж байгаа ба тус хоолойд ойртсон байлдааны ямар ч хөлгийг гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж үзээд хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Харин Их Британи, Франц зэрэг НАТОгийн холбоотнууд уг үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж оронд нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн 5.1% дамжин өнгөрдөг Ормозын хоолойг нээх санаачлах дээр хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ. Дараагийн мэдээ хүргэе. Нямгарагт болсон Перу улсын нэгдсэн сонгуулийн санал хураалтыг саналын хуудас дутсан гэх шалтгаанаар ахин нэг өдрөөр хойшлуулан даваа гарагт сонгуулийг өргөжлүүлэн явуулсан байна. За энэ удаагийн сонгуульд нийтдээ 27 сая орчим иргэн оролцож саналаа өгөх боломжтой бөгөөд нийт 15 санал авах байранд аль биесны сонгуулийн хуудсыг хүргэж амжаагүй буюу 63300 сонгогчийн саналыг Нямгарагт авч чадаагүй гэсэн шалтгаанаар ийхүү дахин нэг өдөр сунгах шийдвэрийг сонгуулийн хорооноос танилцуулж орон нутгийн цагаар даваа гарагийн оройны 18 цаг хүртэл иргэдийн саналыг цуглуулсан байна. Перу улсад 18-аас 70 насны иргэд заавал сонгуульд оролцож саналаа өгөх хуультай байдаг ба оролцоогүй тохиолдолд 32 хүртэл $10 торгуультай байдаг байна. Улс төрийн тогтворгүй байдлаараа алдартай Перу улс энэ удаагийн нэгдсэн сонгуулиар ерөнхийлөгч болон дээд доод хоёр танхимтай конгрессийн гишүүдийг сонгож байгаа юм а. Үүнээс олон улсын анхаарлыг хамгийн их татж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд хошин урлагийн жүжигчин, хэвлэлийн магнат, улс төрийн угсаа залгамжлагч, хотын дарга асан зэрэг нийт 35 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас санал тооллохын урьдчилсан дүнгээр барууны үзэл баримтлалтай ардын хүч консерватив намаас нэр дэвшигч Кейко Фужиморыг тэргүүлж нэр дэвшигч Рафаэл Лопес Алиага, Роберто Санчес, Рикардо Белмонт нар тус удаалж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Гэхдээ аль нэг нэр дэвшигч 50% босхийг давсан санал авч чадахгүй тохиолдолд хамгийн олон саналыг цуглуулсан 2 нэр дэвшигч эх 6 дугаар сарын 7-ны өдөр болох ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд өрсөлдөх болно. Зөвлөмийн мэдээ хүргэе. Австрали улс түүхэндээ анх удаа армийн командлагчаараа эмэгтэй хүнийг томилсон байна. За Австрали улсын зэвсэг түвшний удирдлагад хийгдэж байгаа өөрчлөлтийн хүрээнд дэслэгч генерал Сьюзен Койл хуурай замын цэргийн командлагчаар томилогджээ. Өдгөө 55 настай Сьюзен Койл дэслэгч генерал Саймон Стюартын халааг авснаар Австралийн зэвсэг түвшний түүхэндх анхны эмэгтэй командлагч болох гэж байна. Түүнийг ирэх 7 дугаар сараас эхлэн тус албан тушаалыг хашиж эхлэхээр болсныг Австралийн ерөнхий сайд Энтони Албанис мэдээлэлтэй дурдсан байна. Тэрээр Сьюзений энэ амжилт бол өнөөдөр Австралийн батлан хамгаалах хүчинд алба хайж байгаа эмэгтэйчүүд болон ирээдүйд тус хүчинд элсгээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдийн хувьд маш чухал ач холбогдолтой зүйл хэмээн онцолжээ. Австралийн харим игнэндээ эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлэхийг зорж байгаа үед инхүү Сьюзен Койл хуурай замын цэргийн командлагчаар томилогдлоо. Тус улс 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн айрам дэслэх хувийг 25% түргэхээр төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар Австралийн батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүний 21%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд өдөрт албан тушаалтнуудын 18.8% нь эмэгтэйчүүд байдаг байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.